Чи хизээ нэгэн цагт бүх ертөнц чиний эсрэг байгаа мэт. Ашхан бүр чинь бетонон хан мөргөж, хүч чадал чинь цөлд хаягдсан ус мэт замхар нь алга болж байгааг мэдэрч байсан уу? Би чамд шууд хэлье. Энэ мэдрэмж амьдралдаа ямар нэгэн хүнд хэцүү тэмцэлтэд нүүр тууж үдсэн хүн бүрт танил байдаг. Харин би өөрийн амьдралын туршлагатай олон оймс илээсэн хүний хувьд зөвхөн бууж өгөхгүй байх төдийгүй хамгийн харанхуй үед ч гэрэл гэгээг хэрхэн оож харах тухай чамтай хуваалцъя. Чи магадгүй сэтвэдийн хат бэрхшээлийг яран дийсэн тухай мянган түүх сонсож байсан байх. Гэхдээ надад итгэхээрэй. Урам зориг өгөх номнуудад бичдэггүй зүйлс гэж бий. Тэдгээр нь бидний дотор оршиж, үеэс үед нандинан дамжуулагддаг. Еврей ард түмнийг олон зууны турш хамгаарж ирсэн нууц юм. Өнөөдөр би чамд ямагч найдваргүй мэд санагдах үед ч бууж өгөхгүй байхад сургах 8 сургамжийг дэлгэж байна. Гэхдээ нэг зүйлийг анхаараарай. Үүнийг ойлгохын тулд зүгээр нэг сонсох биш. Мөн чанарт нь нэвтэрч, үг бүрийг мэдрэх хэрэгтэй. Учир нь эдгээр сургамжууд алдагдал, өвдөгт, алдаа, хамгийн гол нь амьдралын бодит туршлагаас төрсөн юм. Энэ бол зүгээр нэг илүү их ажил, тэгвэл бүтэн гэсэн үлэг болсон заавар биш. Энэ бол илүү гүнзгий зүйл. Энэ бол тэсвэр хатуужил, дотоод айдастайгаа хэрхэн тэмцэх, нөхцөл байдалд өөрийгөө хуглуулахгүй байх. Бусдын зөвхөн саад тотгор олж харж байгаа газраас боломжийг хэрхэн ирж олох тухай юм. За ингээд эхний сургамж. Айдас чамайг өдөртөхийг бүү зөвшөөр. Айдас бол дайсан биш. Энэ бол чи өөрийнхөө тухтай бүсээс гарч байгааг итгэх дохой юм. Залуу байхдаа би эрсдэл гаргахаас, ажлаа алдахаас, шинэ үүрэг хариуцлагаа дийлэхгүй байхаас айдаг байлаа. Айдаст бууж өгөх бүрт боломжууд дэрвдүүр минь өнгөр моддог байл. Айдас бол зөвхөн чиний шийдэмгий байдлыг шалгаж буй хэрэг. Айдсыг үйлдэл хийх хөшүүрэг болгоорой. Дараагийн сургамж. Мэдлэгийг дээдэлж насан туршдаа суралц. Еврейнэр түмэн ухаан бол хамгийн агуу баялаг гэж үздэг. Мэдлэг гэдэл зөвхөн бичиг биш. Энэ бод хүмүүс, ном, туршлага, бас алдаа юм. Санхүү, сэтгэл зүй, харилцааны чадварт суралц. Шинэ ур чадвар бүр бусд нь бүдэрч буй газар чамд амжилт гаргахад босолно. Хэрв чи мэдлэгээр зэвсэлсэн бол ямар ч нөхцөл байдал чиний хувьд мухардал биш байх болно. 3 дугаар сургамж. Гэр бүл болон дэмжлэг бол чиний түшиг тулгуур. Миний эмээ үргэлж гэр бүл бол зөвхөн төрөл садан биш. Энэ бол чиний цайз гэж хэлдэг байсан. ертөнц тэр чигтээ чиний эсрэг байгаа мэт хүнд үед ойр дотны хүмүүс чинь л босох хүч өгдөг. Тэд чиний бүх асуудлыг шийдэх албагүй. Зүгээр л чамайг бууж өгөхгүй байхад тусалж сэтгэлийн дэм өгдөг юм. Жинхэнэ хүч ганцаараа байхад биш, чамд итгэдэг хүмүүстэй хамт байхад оршдог. 4 дугаар сургамж. Хөдөлмөр ба төвчээрт бэлэн бай. Агуу зүйл хизээч хурдан ирдэггүй. Би анхны бизнесээ эхлүүлэхдээ өдөрт 16 цаг ажилладаг байлаа. Олон хүн үр дүн нь шууд харагдахгүй байна гэд замын дундаас буцдаг. Гэвч төвчээр тууштай байдал нь ямар ч бэрхшээлээс илүү жиндардаг. Урт замыг туулахаас бүүэ. Жижиг ялалт бүр чиний амжилтын суурийг босгож байдаг. 5 дугаар сургамж. Авдагдлыг бууж өгөх шалтгаан биш, сургамж болгож ашигла. Би амьдралдаа олон удаа бүтлгүүтэж байсан. Бизнес хаагдаж, чухал хэлцлүүд моржов. Гэхдээ би хөв тавилангаа зүгхийн оронд юу буруу болсныг шинжилж, алдаагаа засаад дахин оролдог байсан. Энэ зарчим бол тэсвэр хатуужлын түлхүүр юм. Эхний алдаан дээрээ бууж өгсөн хүн жинхэнэ ялалтын амтыг хизээч мэдрэхгүй. Одоо сургамж 6. Юу гэхээр бусдын бүтэхгүйдээ, босхгүйдээ гэж байгаа газраас боломжийг олж харах. Зарим хүмүүс хямралыг хараад зүгтдэг бол, зарим нь боломжийг олж хардаг. Эдийн засаг тогтворгүй босгоод олон хүн гараа хомхиж суухад би нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтын шин чиглэл олдог байсан. Энэ сургамж бол стандарт бусаар сэтвэж, өөрчлөлтөөс айхгүй байхыг заадаг. 7 дугаар сургамж. Итгэл үнэмшил ба дотоод галаа хадгаж үлд. Итгэл бидэр заавал шашин биш. Энэ бол чиний амьдрал, утга учиртай. Бэрхшээл бол төр зөөрийнх гэдэгт итгэх итгэл юм. Ажилгүй, эрүүл мэнд муу байх үед ч маргааш илүү дээр болно гэсэн итгэл намайг хөл дээр минь тогтоож байсан. Итгэлээ артсан хүн хамгийн түрүүнд бууж өгдөг юм. За одоо сүүлийн 8 дугаар сургамж. Бусдад тусалж, үнэнч шударга байх. Амжилт гэдэг зөвхөн хувийн ашиг хонжоо биш. Нийгэмдээ оруулж буй хувь нэмэр юм. Бусдад зөвлөгөө тусламжаар дэмжлэг үзүүлэхэд тэр нэргээд чамд хэд дахин үржиж ирдэг. Шударга зан, өгөөмөр сэтгэл нь зажлын мэхлэлтэр хизээч олж авч чадахгүй. Итгэлцэл боломжийг бүрдүүлдэг юм. Одоо харин та бүхэндээ практик дээр хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлж өгье. Айдас. Өдөр бүр чамайг айлгадагч, өсөлтөд хөтлөх зүйлийг хий. Олны өмнө ярихаас айдаггүй, найзынхаа өмнө, дараа нь хамт олонныхоо өмнө ярьж ихэл. Айдсыг үйлдэл лустардаг. Мэдлэг. Өдөрт ядаж 1 цагийг сурахад зарцуул.
Ном унш, подкаст сонс. Мэдлэг бол эмх замбраагүй байдлыг стратеги болгон хувируудаг. Гэр бүл. Хүнд үедээ дотны хүмүүстэйгээ ярилц. Хэрв гэр бүл чинь байхгүй бол настангууд, найз нөхөд буюу чамд итгэдэг өөрийн гэр бүлийг ол. Тэвчээр. Жижиг зуршлуудыг бий болго. Өдөр бүр жаахан ч гэсэн урагшил. Анхны үр дүн бага байж болох ч тууштай байдал суурийг босгоно. Ядагдлаас суралцах. Алдааны тэмдэглэлд хөтөл. Юу буруу болсныг шинжилж дараагийн удаа яах ёстойгоо төлөвлө. Боломжийг харах. Хүндрэл гарахад 5 боломжит үйлдэлийг бич. Олсон нэг хувилбар чинь заавал ажиллах болно. Итгэл. Өглөө бүр зорилгоо давтан хэлж өөхтөө урам өг. Энэ нь чиний дотоод галыг унтраахгүй. Шудраг байдал. Хамт олондоо тусал, туршлагаасаа хуваалц. Өгөх тусам чи эргээд ирэх нөөцийг бүрдүүлж байна. За тэгэхээр манайхаа. Энэ бүх сургамж тус тусдаа очдоггүй. Тэд хамтдаа чиний дотоод хүчийг бүрдүүлдэг. Өнөөдөр бол анхны асхмаа хийх хамгийн сайн өдөр. Өнөөдөр чи хамтлаа өөрчилж чадна. Айдсаа хөшүүрэг, мэдлэвээ зэвсэг, гэр бүлээ түшиг, төвчээрээ суур, ялагдлаа сургамж, боломжийг зам, итгэлийг гал болгон ашигла. Зам чинь үргэлж амархан байхгүй ч одоо чамд газрын зураг, багаж хэрэгсэл бий. Өнөөдөр ихэл, асхам хий. Жинхэнэ амжилт бол асуудалгүй байхыг биш, харин асуудлыг шийдэж, өдөр бүр илүү хүчирхэг болохыг хэлнэ. Хизээж битгий бууж өг. Чиний дотор агуу хүч